Сайн байцгаана уу? За ээлжид нэгэн бичлэгээ хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээрээ би өөрийнхөө биеийн арьс арчилгааг хэрхэн арчилдаг, хэрхэн хийдэг талаараа хүрэх гэж байна л да. Ер нь Instagram дээр намайг дагдаг хүмүүс мэдж байгаа байх те. Байнтай усанд хөвтөөд те бие ингээд арчлах маш их дуртай. Ер нь бол миний бичлэгүүд дээр дандаа нүүрний арьсны талаар ярьдаг болохоос биш биеийн арьсны талаар бол нэг их тэгж чухал нухацтай хандж байгаагүй. Миний хувьд бол арьс ер нь хүний биеийн хамгийн их талбайтай, хамгийн хүнд жинтэй чухал эргэтэн бол арьс билээ. Тийм учраас нүүрний ч бай, биеийн ч арьсыг маш их чухалчилж авч үздэг. За тэгээ бичлэгээ эхлэхээс өмнө миний чаналд subscribe button дараарай. Мөн Coco дугаар зураас Batboy гэсэн Instagram хаягаар дагаад ороод ирээрэй. За яг үзүүлэх гэж байгаа энэ биеийн арьс арчилгааг би 7 хоногтоо нэг удаа юм уу аль эсвэл 14 хоногтоо нэг удаа хийдэг байгаа л да. Ерөнхийдөө нэлээд тийм завгүй ээж учраас байнга энийг хийгээд чаддаггүй. Ер нь л их хөвчлэн нэг 14 хоногтоо нэг удаа хийдэг юм байна. Бусад үед бол энгийн шаwarт ороод явдаг байгаа. За хамгийн түрүүнд би биеийн арьсыг арчилах гэж те байнд хэвтгэхийн өмнө мэдээж маш цаг завтай байгаа учраас энийг хийн. Нэг тийм яаран хийж байгаа тохиолдолд би ингэж нэг байн дотор хөвтөөд байдаггүй. Завтай үедээ хийж ин гэснээс яг ингээд байн дотор ороод хөвтөөд тийм нэлээ их цагийг өнгөрүүлэх учраас нүрээ гоё айтайхан хөнгөн цэвэрлээд нөгөө чигшүүлэх маска тавьчихдаг байгаа л да. Угаадаг маска. Оройн цагаарийнхан бол мэдээж давхар цэвэрлэгээ хийгээд тийм маска тавина. Харин өдрийн цагаар учраас хөнгөндөө цэвэрлэгээ би хийгээд орчдөг. За энэ удаа өдрийн цаг байгаа учраас би цэвэрлэгч усаар арчаад мөн цэвэрлэгчээр угаагаад тэгээд маска түрхчлээ л да. Ер нь тэгээд хоны маск ч юм уу иймэрхүү яг удаан хугацаагаар тавих те. Хоны маскны хугацаа бол 40-50 минут заад 1 цаг хүртэл тавьж болдог байгаа шүү дээ. Тэгэхээр энийг би ингээд тавиад орчход их амар байдаг. Магадгүй эсвэл зүгээр шийд маск тавьж агаад дундаас нь бас аваад үлдсэн эссенсээ шингээгээд бас хэвтэж болно л та. Чигшүүлэх маскыг иймэрхүү үед тавих нь маш их цаг хэмнэж байгаа гэж би үздэг л дээ. Яг тэгэхээр бусад үедтэй орой морой ингээд арчилгаагаа хийчихэд хоны маск тавьчаад 1 цаг ингээд өөр юм хийгээд явна гэхээр маш төвөгтэй байдаг учраас те. Яг иймэрхүү хугацаанд ашиглах нь их үр дүнтэй санагддаг. За тэгээд дараа нь байна бэлдэн халуун бүлийн усаар ингээд дүүргэн. Тэгээд дотор нь болохоор байны давс хийдэг, тэг хөөс хийж болдог. Зарим хүмүүс нөгөө бай бом хийдэг шүү дээ. Тэгэхээр би болохоор яг энэ удаа Aveda Skin Care-ийн ядаргаа тайлах Vani Su гэд энээс хийж үзье гэж бодоод хийлээ л дээ. Тэгээд энэ маань болохоор Монголд үйлдвэрлэгдсэн байгалийн эрдэст чанар амин хүчлээр баяжуулсан агуулмжтай тул бие махбодыг хүчил төрөгчөөр хангаж цусны эргэлтийг сайжруулна гэж байгаа юм л та. Тэгээд хэрэглэх зааврын хувьд бол 30-40 г буюу 2 халбаг гэсэн байгаа. Тэгээд би яг зааврын дагуу хийгээд энийг хийчээ дээрээс нь усаа гоожуулах хэрэгтэй гэсэн байгаа. Тэгээд үйлчлэг нь болохоор энэ дотроо лаванда цэцгийн хамттай учраас нөгөө халуун бүлийн усан дотор хэвтэж явах үед хүний амьсгалын замын системийг сайжруулна те. Астматай ч юм уу тиймэрхүү төрлийн хүнд бол маш их хэрэгтэй гэсэн үг. Тэгээд энэ байнда орчоод гарч ирээд гоё орондоо хэвтээд ингээд унтах юм бол маш сайн нойроо авч гоё бүх унтна гэсэн бэлээ. Ерөөдөө би нөгөө нэг сүү гэдэг утгаар нь миний байн ингээд цав цагаан өнгөтэй болох юм ба гэсэн чинь тэгээгүй. Тэгээд ерөөдөө нэг юм цагаавтар тийм ус болдгийм бэлээ. За тэгээ усаад үрж авах хооронд нь болохоор нөгөө хэрэглэгдэх бүтээгдэхүүнүүдээ ингээд бэлддэг. Биендээ юу хэрэглэх юм те. Номоо уншаад хэвтэх юм уу, кино үзээд хэвтэх юм уу те. Тэр зүйлүүдээ би ингээд цуглуулад ингээд тавьчихдаг. Тэгэхээр надад нэг юм модон тавиур байдаг. Энэ модон тавиур айгүй айтайхан. Ханаас авсныг нь манай охтуудаас зөндөө асууж исэн. Facebook-ийн search хэсэг дээр нь зүгээр Vani модон тавиур гэж үчээд хайсан чинь нэг юм пэйж гарч ирээ. Тэгээл би шууд утас руу залгаал гэртээ хургуулаад авч исэн. Яг ямар нэртэй дэлгүүр гэдгийг нь би юусоо санахгүй байгаа юм л да. Тэгэхээр та нар тэгж хайгаад олоод тэгээд хургуулад аваарай. 48 мянга л үү дээ. Тиймэрхүү үнэтэй байсан. Миний хувьд бол энэ удаа уншижсэн номоо аваад орлоо л да. Сүүлийн үед Eat Pray Love буюу Eat залбир хайрл гэд энэ номыг уншиж байгаа л да. Тэгэхээр нөгөө кино нэдэг шүү дээ. Julia Roberts-ийн тоглодог. Тэгэхээр киноноосоо бол тийм маш гоё бүр ном нь үнэхээр гоё. Үнэхээр яг гүн шимтэж уншихад зориулагдсан сэтгэл гутарлаа, сэтгэл хөдлөлөө хэрхэн даван тусна талаар гардаг байгаа. Тэгээд шал
Далира явчлаа. Тэгээ лаага тавилаа, номоо тавилаа, тэг хэрэглэгдэх юмнуудаа тавилаа. Уух юм тавьбал бас зүгээр байдаг шүү. Би болохоор ерөөхдөө бол дандаа уус тавьчдаг, эсвэл газтай уус уудаг байгаа. Яг тэр яг ингээд халуун бүлийн усан дотор ингээд хөвтөж байгаа учраас хүний бие одоо ингээд маш их одоо усаар дутагдж эхэлдэг, тэг цангаж эхэлдэг. Тэгэхээр усаа ингээд тавьчаад баг багаар уухад бол маш тохиромжтой гоё байдаг. Цаг хугацааны хувьд гэх юм бол 30-аас 40 минут хангалттай гэж боддог. 30 минут гэхээр арай жоохон богинохон те 40 за бүр цаг маг гэхээр арай жоохон урт санагдаад байдаг нэлээд тийм залхах маягтай те. Тийм учраас нэг сэрүүлгээ би нэг 40 минут дээр тавьчихдаг. За 40 минут дээр тавьж байгаа хоорондоо гоё номоо уншаад тайвшраад ингээ би амарна. Тэгээд амарч байгаа хооронд нөгөө гол нь бидний нөгөө хийх гээд байгаа биеийн арьс маань маш гоё дэвтчихэдэг. Тэгээ нөгөө нэг те үхсэн арьсны эс чинь нөгөө гуйчхад бэлтгэдээд байж байгаа учраас арьсаа арчилж шүү гэж бодож хөвтөх хэрэгтэй. За тэгээ сэрүүлэг дуурна 30-аас 40 минут болчлоо тий. За одоо болохоор яг нөгөө биеэ арчилж эхэлнэ. Тэгээд нөгөө усаа хоослно шүү дээ нэгдүгээрт. Усаа хоослохын өмнө бас нэг юм сануулхад нөгөө нэг энэ Avedaгийн ядаргаатай айлах байны сүм маань дотроо нөгөө нэг жижигэн юм санаан дэлбэтэй учраас тий. Усаа хоослохоос өмнө тэр дэлбэнүүдийг ингээд түүгээд авчих хэрэгтэй юм билээ шүү. Тэгэхгүй бол нөгөө нэг шууд байны тийшээ ороод тий нөгөө бөглөрөх магадлал үүсэх учраас төрүүлээд ингээд түүгээд авчвал их зүгээр юм билээ. Надад нэг юм юу байдгийг одоо нэг юм үрдэг юм бэли байдгийг энэнийг болохоор яг хөө бэлич байдаг эсвэл юм дүг дөрвөлжин юм ногоон одоо юуч байдаг те нэг юм даваач байдаг те энийг болохоор яг солонгосчууд саунд маш их хэрэгэлдэг. Саунд суусны дараа бие ингээд үрхэд хэрэгэлдэг. Ерөнхийдөө нэрийг нь бол Итали таавал Итали одоо альчуур гэж нэрлэдэг байгаа л та. Саунд суучаад бие үрхэд бол хамгийн тохиромжтой гоё материал байдаг. Тэгээд энэнгээр угаасаа үрхээр бүр арьс зүгээр ингээд бунжигнөөл ундаг байгаа. За тэгээ энэнгээрээ сайхан үрнэ. Өстө хүзөөнөөсөө авахуулаад тэгэл мөр цээж гэлстэ үрж өгөн нөгөө арьс чинь амар унан тэгээд би ямар нэг унж байгаа арьсаа ингээд харуулаад байлтаа ш. Бүр үнэхээр ичмээр арьс ундаг те. Тэгэхээр унж байгаа ширхэгтэй зүйлүүд чинь бүгдээрээ одоо нөгөө нэг юу ахгүй юу хүмүүс амар хэр гэж ойлгоод байдаг. Яг уу хэртэй арьсал ахгүй да. Манай нөхөр ингээд фэйсбүүкээс бас харж агаад нэг юм порлон загцсан байсан юм. Поророгийн зурагтай юм. Эди юу лээ? Лупи, пороро энтрийн зурагтай нэг юм порлон загцсан. Дотор 5 ширхэгтэйгээд энэ порлон болохоор энэ бэли шиг юм ширүүн биш. Зүгээр нэг юм балруул шиг. Энэнгээр ингээд зүгээр биендээгүүрээ ингээд явуулахаар шууд ингээд арьс ингээд бөмбөрөөл унцдаг юм бэлээ. Би бүр гайхсан бүр. За тэгэхээр тэ өөртөө байгаагаараа тэ ийм бэлигэрч болно, ийм бэлигэрч болно тэ аль нэгээр нь гоё бие өрчин. Ямар ч лайсан арьсныхаа нөгөө өгчсөн арьсны эсийг унгах хэрэгтэй. За тэгээ ерөөхдөө би 7 хоногийнхоо юм 14 хоногийнхоо нөгөө хүчсэн арьсны эс болон хэртэй одоо тэрнээсээ ингээд салсны дараагаас бие угаадаг нөгөө шавар жел хэрэглэнэ. Тэгэхээр энэ удаа би шавар жел болон одоо гуйжуулагч те биеийн тос бүгднгийн энэ Necessaire гэдэг энэ брендийн бүтээгдэхүүнүүдийг сонгочлаа л да. Өнгөрсөн жилээс айгүй од болсон байгаа. Тэгээд энэ болохоор body wash нь eucalyptus гэдэг нөгөө essential oil энэ гаргаж аваад идэг тийм ургамал идэг штэ маш гоё үнэртэй. За тэгээ body wash-ороо те нөгөө порлондо шингээж байгаа л би зүгээр ингээд хөнгөн ингээд угаачдаг. Ягаад тэгэхээр нөгөө сайн гуужигдаагүй хэсэг байж магадгүй штэ. Яг нурууны тэг гол хэсэгт ингээд үлдсэн байгаа байхгүй те. Тэгэхээр тэр мэрийгээ сайн угаагаад те. За body wash-ын үүрэг нь гэх юм бол цэвэрлэн, тэжээл өгнө, мөн баланс хийнэ гэсэн маамлаа. Тэгэхээр дотроо болохоор найрлаганд бол витамин A, B, C, E, омега 6 болон омега 9 орсон юм байна. Тэгээд жээлийн хэлбэртэй pH level-ийн хувьд 5.5-аас 6.5-ын хооронд одоо учраас арьсыг бол ямар өсөө тэгж хуурайш болохгүй гэсэн санаатай. Би бол хэрэглээд нэг өдний хэмжээний явж байна. Тэгэхээр өнөр нь бол яг л нэг юм eucalyptus нөгөө нэг essential oil шиг тийм л үнэртэй. Харин биеийн угаасны дараанаас одоо тухайн одоо хэд хоногт орж байгаа гэдгээс шалтгаалаад би гуйжуулцдаг байгаа л да. 14 хоногтоо нэг удаа орсон бол мэдээж яг гуйжуулдаг. 7 хоногт нэг удаа орох юм бол нэг амир тэгж гуйжуулахгүйгээр зүгээр л хөнгөн үрээл гараад ирдэг байгаа л да. Тэгэхээр гуйжуулагчийн хувьд бол бас Necessaire body exfoliator гэдэг бас eucalyptusтэй. За энэ нь болохоор яг scrub байгаа байхгүй юу? Scrub мөртлөөсөө gel хэлбэртэй дотроо юм скрабтай тэгсэн ирнэ дотроо AHA BHA те буюу нөгөө биен дээрээ нуруунд дээрээ цээжин дээрээ батг гарах гэдэг хүмүүст маш их одоо өрнүүлэтэй гэж хэлж болно. Хийх үүрэг нь болохоор гуйжуулна, арьсыг маш гоё зөөлөн болгоно, тэгээ шинжилнэ гэсэн санаатай. Гарын шуурс хэсэг дээр нэг юм бэрчгэр одоо chicken арьс гэж хэлдэг шүү дээ. Биржгэр тэгээ нэг юм батгах ч юм уу юу чи нэг сони юм ингээ нуруунд дээр те яг н хүлэрдэг хэсгээр ингээ байгаад байдаг штэ тэр хэсгээрээ болж угаас сайн гуйжуулаад байх хэрэгтэй
санагдсан. Тэгээ жел хэлбэрийн scrub дээр нэмэлтээр lactic acid, glycolic acid буюу AHA те salicylic acid буюу BHA. За мөн дээрээс нь нэг нүүрсний одоо орцтой юм болоо. Тийм учраас ингээд гарч байгаа ширхэг нь болохоор юм хар өнгөтэй. Миний одоо гарын хэсгээр ингээд байдаг chicken arse бол ерөөсөй байхгүй нэг тийм гүлийсэн гүлгэр тийм болцсон байгаа. За тэгээ биеийн арсыг гуйжуулсан, угаацсан, дээрээс нь дахиад scrubдсан биеийн арс бол үнэхээр baby skin. Бүр маш гоё baby skin болдог. За тэгээд усаараа ингээд бие гоё сайхан угаагаад. Тэгээд тэр хоорондоо нөгөө юугаа хийдэг байгаа л да. Нөгөө илүүдл үсний асуудлаа хийдэг байгаа л да. Би болохоор өмнө нь нөгөө skin rules гэдэг номыг уншихаас өмнө дандаа нөгөө нэг байн дотор хөвтгөөсөө өмнө ч юм уу шаурд орохоос өмнө дандаа нөгөө shave ч юм уу wax ч юм уу тэрийг хийдэг байсан. Харин тэр номыг уншсны дараа би хөдөлөө бүгдээрээ мэдчих авсан байгаа шүү дээ. Усанд орсны дараа арс чинь өөрөө гоё маш зөөлөн болцсон байгаа учраас тэр зөөлөрсөн байгаа дэр нь shave юм уу эсвэл wax хийхэд илүү одоо гоё зөөлхөн авагдана. Ус нь илүү сайн авагдана. Мөн ургалтанд ч гэсэн сайнаар нөлөөлнө. Одоо уншсан байгаа шүү дээ. Ойрын үед ер нь бид нэр тэ вакснд орох битэл гэртээ эстэй барыг шэв хийж ивэл их юм болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр энийг би ийм артаас авсан. Энэ дотроо хідэн ширхтэй л дээ. Дотроо юм нарийнхан туудтай хөмсөг болон нүүр тэ маш юм жижигхэн хэлбэртэй учраас суг муганд зориулагдсан. Биенд бол зориулагдаагүй юм вакс агаал та. Тэгээд цавлгаагаараа 25,000 гэж ийсэн. Тэгээ энийг бол би яг суг болон бикинийн дээр хэрэглээд байгаа. Араас нь ингэ түрхдэг юм цэнхэр ойл гэдэг шүү дээ. Тэрийг заавал түрхэж байгаараа тэрийг түрхэх юм бол нөгөө үлдэгдэл ваксаа цэвэрлэхийн сацуу арсыг маш гоё тайвшруулж өгдөг байгаа. За тэгээ вакса хийчихгуудаа би гар болон хөлөндөө шейвинг крем түрхэж агаад шейв хийждэг байгаа. Хөнкөн ингээд авчдаг байгаа. За илүүдлүүсээ авцсан. Одоо яах вэ? Биемэн арстай маш гоё цэвэрсэн, гуйжсан, бүр булбраа болсон байгаа. Тэрэн дээр нь чийг өгөөд гоё тосолж өгөх хэрэгтэй. Тэгэхээр body lotion-ы хувьд бол Necessaire-ийн одоо ийм body lotion-ыг хэрэглэсэн байгаа л да. Fragrance free. Тэгээ нөгөө хоёр нь болохоор eucalyptus-тай мөртлөө байна. Одоо тос нь болохоор fragrance free байгаа. Тэгэхээр ер нь бол тосол арсан дээрээ үлдэж хоцрон те fragrance free те essential oil free байвал бас зүгээр юм шиг санагддаг. Арсанд маш тижээл өгөн, чийг өгөн тэгээд одоо юм чангатгах зориулттай гэж. Яг онлын хувьд бол тэгээд суларсан арсыг тос чангалж чадахгүй. Тэгтээ одоо зөөлөн чигээ алдахгүй байлгана л гэсэн санаатай. Найрлагандаа болохоор витамин A, B3, C, витамин E тэгээд омега 6 болон 9 орсон байгаа юм. За тэгээд энэ тосороо ингээд дээрээсээ тэ ахуулаа цагаан хөл гар мараа бүгднийг ингээд сайхан тосолчдаг. Тэгээд энэ тоосны нэг онцлог гэх юм бол нэг юм жоохон шингэхгүй удаад байдаг нь жоохон төвхтэй байдаг. Яг ингээд гар хэсгээр ингээд нэг юм бөөгнөрөө цагаараад байгаад идэг штеп. Яг тэгээд байгаад идэг. Тэг жоохон нэг гой хурдан шингэждэг тоос хийчгүй дээ гэж яг бодсон. Бусдаар бол би нөгөө энэ хоёрт нь бол амар дуртай байхгүй юу? Аюугаа дуртай. За тэгээ биеийн арчилгаа минь ингээд дуусж байгаа. Тэгээ биеийн арчилгааг би дуусгах гингуудаа шууд үсээ угаачдаг. Нөгөө тусад нь ингээд тонгоож агаад угаачдаг. Тэгээ дараа нь нөгөө хоны маск арилгаад тос масаа түрхээд те арс арчилгаагаа дуусгаад ингээд ерөөхдөө энэ үйл ажиллагаа ингээд дуусж байгаамаа. Тэгээ 14 хоногт нэг удаа нэг иймэрхүү зүйл хийжээд хахад бол арс маш гоё булбараа. Нөгөө өсгийн хавцаа нэг юм сонио хурааш гад идэг штэ. Ялангуяа ингээд гэртээ хөл нүцгэн байх дуртай хүмүүстэй. Тэгэхээр тэр хүмүүс бол тэг өсгийгөө нөгөө энэнгээр үрээд миний өсгийн ер нь тих гээд идэг байхгүй юу? Энэнгээрээ сайн үрээд 7 хоногт нэг удаа банд доор жамжихгүй ч гэсэн зүгээр хөлөө тусна ингээд усанд дүрж агаад энэнгээр үрээд тахад бол маш сайн. Илүүдэл тэр нэг арзаагаад байгаа арсыг чинь зөөллөөд яг унгаж өгөөд тэгээ араас нь сайн чийгшүүлээд авах юм бол гоё болдог байгаа. Тэгээ зөөлөн болбраа биеийн арстай байх ч юм гоё шүү дээ. Туул гэдэг хүн бичсэн байна. Please хариулаад өгөөрэй. Снэйлтэй бүтээгдэхүүнийг жирэмсэн хүн хэрэглэж болох уу? Ямар нөлөө байд юм болоо гэж. За, снэйлтэй бүтээгдэхүүнийг жирэмсэн хүн хэрэглэж болно. Одоо яг жирэмсэн хүн яг ямар бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй вэ гэхлээр наранд маш их эмзэг болгодог. Арсыг маш их одоо гуйжуулдаг буюу арсны эсийг шинчилдэг одоо ретинол тий. За мөн дээрээс нь маш өндөр тунтай AHA, BHA тэрэн дотор одоо тий glycolic, lactic, salicylic acid гэж явж өгнө шүү дээ тий. Гэх мэтчлийн бүтээгдэхүүнүүдээс одоо зайлсхийх шаардлагатай байдаг. Бусдаар бол одоо энэ яг юм арсыг одоо маш чийгшүүлэх, тэжээл өгөх одоо aloe, cica, centella, snail тэ мөн хоны, propolis гих мэтчлэн ийм дагалдах ийм найрлагууд байдаг л да маш сайн, natural. Тийм найрлагуудыг бол бүгднийг хэрэглэж болно. Эдгээр маань бол тэ ямар ч тийм сөрөг нөлөө байхгүй арсыг ч маш сайн чийгшүүлэх, хамгаалах, тэжээл өгөх тэ ерөөдөө жирэмсэн байхад бол тиймэрхүү зүйлийг хийж авах шаардлагатай байдаг учраас ямар ч айхаа айлгүй хэрэглэж болно гэсэн үг. За энэ удаагийн мэдлэгийн төрөд өндөрлж जैन. Тэгээд карантины үед ингээ гэртээ байх үедээ тэ өөртөө ингээд цаг гаргаад бие арсаа бас давхар маш сайн хайрлаарай гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн мэдлэгээр ууслаад бай.